Ард түмний одоо өсгөө хүлээж байгаа ийм одоо шийдвэр гарна л гэж итгэлтэй байна. Тэгэхээр манай намын 30 дугаар их хурл бол авилгачтай тэмцэнэ гэсэн. Манай намын дарга оюун эрдэнэ бол намын даргаар сонгогдсон 30 дугаар их хурл дээрээ 2 амлалт авсан. Нэгдүгээрт авилгачтай эвлэрэхгүй гэсэн. Манай намын дүрмд өөрчлөлт орсон. Авилгын янз бүрийн хэрэгтэй холбогдсон болвол намаас гарсан тооцно гэдэг дүрмийн өөрчлөлт хийсэн. Холбогдсон гэдэг нь шүүгийн шийдвэрч хэлээгүй. Яг энэ намын шийдвэрийн дагуу намын хяналтын ороо өнгөрсөн хугацаанд 20 гаруй хүмүүсийг намаас гарстай оцчихсан. Энд улсын их хурлын гишүүдч байсан. Одоо номтой хоёроос эхлээд хаян хэрвээ одоо хэн хинчлээ те. Баахан үнийг гарсан тооцчихсан. Зарим нь шүүхээр ороогүй, гин бороогүй болоо цагаадаад ингээ явж байна. Тэгээ намын дүрэн бол одоо алагчлахгүй үйлчлэх ёстой гэж би ойлгож байгаа. Нам бол аль нэг даргын өмч биш. Тэр тусмаа Монгол ардын нам өнгөрсөн 100 жилийн түүхэнд манай намын үе үеийн удирдагч нар ямагт улсын эрх ашигыг эрхэмлэж баримталдаг байсан. Үүнийхээ төлөө олон манай намын дарга нар амиа зольж исэн. Анхны даргаасаа эхлээд маршал луудаасаа эхлээд улсын эрх ашигийнхаа төлөө өөрийн биеийг одоо үл хайхран улс их орныхоо төлөө тэмцэж исэн. Тэгэхээр намын эрх ашигын дээр Монгол улсын тусгаар тогтнол Монгол улсын эрх ашиг гэж байна. Монголын 3.5 сая иргэний эрх ашиг гэж байна. Би тэр эрх ашигын төлөө Монгол ардын нам 100 жил оршиж, ачаа үүрч, хариуцлага үүрч ирсэн энэ түүхэн хариуцлага би үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй. Амрын сүгэн дарга мэдээлэл одоо болцсошгүй магадгүй гэдэг одоо тий яг шүүхэд өгч болохгүй байдлаар хөлчгөнийхээ залыг хэрэгж итгэж улс төржүүлж байна гэдэг ийм мэдээлэл их хурлын дарга хэлсэн шүү дээ. Тэгэхээр та энэ дээр ямар байр суурьтай байгаа? Ер нь энийг бас хамгаалт аваа юу? Гарсны дараа их хурлын дарга нээлттэй маш их мэдээлэл ярьсан шүү дээ. Та мэдээж харсан баг тий. Ямар ч баримт яриаггүй. Өөрийнх нь хэвлээ хурал дээр яригдсан бүх асуудал баримтаар үүсгэж байгаа. Баримтаар үүсгэж байгаа шүү дээ. Жишээлбэл одоо Батбаатар гэдэг хүнтэй энэ фитнес, энэ байранд төрөсөлдөг юм байлээ гэж ярьсан. Гэтэл баримтаар болвол Амар Баясгалангийн ахрын хүүхэд өөрийнх нь зөвлөх Эрдэнэ жаргал Батбаатарын ээж нар хамтарсан компанитай бизнесийн хамтрагчтай байгаа. Тухайлбал Чулуун загцтай ганцхан төрийн бус байгууллага хамтарч эзэмшдэг хүмүүс биш. Нэг аймаг, нэг сургуулийн төгсөгч нар. Чулуун загцтай одоо Амар Баясгалан холбоогүй асуудлыг сэтгүүлчид та бүхэн өөрсдөө хамгийн сайн мэдж байгаа. Би арилслахынхаа үеэр энэ хүнээр дамжуулж олон зуун сая тэрбумын захиалгатай өрсөлдөгчтэй намандаг ийм асуудлуудын талаар Монгол ардын намын дарга ерөнхий сайдад нотлох баримттайгаар танилцуулж байсан тухайгаа ярьсан. Танилцуулж байсан тухайгаа ярьсан. Тийм намын одоо ховд үүдийг дотоод асуудлыг одоо ингэж боддог хүмүүс хоорондын ойлголцыг одоо үл ойлголцыг бий болгох. Би ховд жигийн тайлбар хийхгүй. Энд дээр нөгөө мессеж амлж бичсэн гэдээсэн залуу энэ хуралд оролцож байгаа болов уу? Тэр залуу манай намын одоо Амар Баясгалан гэдэг нэртэй тэр залуу манай намын баг хурлын гишүүн биш. Тэр манай намын Чингэлтэй дүүргийн улс төрийн ажилтан байсан. Чингэлтэй дүүргийн хорооны засаг дарга байсан ийм залуу. Тэр залууг би яаралтай гэрчийн хамгаалтанд авах тухай мессежийг нотлох баримтаар хуулийн байгууллагуудад яаралтай авах тухай ярьсан. За энийг бол хуулийн байгууллагаас. Өөрөөр хэлбэл энэ одоо шалгагдж байгаа хэргийн нотлох баримтыг цуглуулах үйл ажиллагаа өөрөө мөрдөн шалах ажиллагааны нууцд хамаардаг. Миний хувьд
энэ асуудлаар эх 7 хоногийн даваа гарагт хуулийн байгууллагад өөрөө очиж гэрчийн мэдүүлэг өгнө. Өөрт байгаа нотлох баримтуудыг, их сурвалжуудыг нотлох баримтаар өгнө. Тухайлбал би нэг протокол олдохгүй байгаа тухай ярьсан. Байхгүй устгацсан гэж ярьсан. За энэ асуудлыг би бүтэн нэг цагийн турш сонсгол дээр асууж байсан. Энэ протокол хана? Батэрдэн сайдаас би асуусан. Нарийн бичгийн дарга Алтан зулаас асуусан. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга. Би эрчим хүчний сайд Чойжс сүрэнгээс асуусан. Энэ материалыг бүх сайднараас асуугаад байхгүй байна гэдэг зүйлийг ярьсан. Тэгэхдээ би энэ материал байгаа гэж биелсэн. Би энэ материалыг хуулийн байгууллагад өгнө. Энэ материал надад байгаа. Тэр хүмүүс устгасан гэж бодсон харамсалтай нь шудраг үнэнч ийм хүн тэр материалыг хадгалж байснаа надад өгсөн. Их байх чинь адмиралтай холбоотойгоор сэтгүүлчдэр шүүхийн юм ялагдсан шүү дээ. Яагаад сэтгүүлчдэд өгнө гэсэн юм өгдөггүй юм бэ? Бууд аргачлалын хувьд бол ялагдсан. Миний хувьд бас ялагдчихад байгаа шүү дээ. Яагаад нотлох баримт өгөхгүй байгаа юм гэдэггүй. Юу нотлох баримт хэлээ? Абортыг хулгайч амар баясгалан юм байна. Гэхдээ нөгөө эмисэн дэх мэдээлэл байхгүй. Устцсан байх жишээ. Таны ярьсан бүхэн ч шүүхтэр очиж байхгүй болсон шүү. Улсын их хурлын хянан шалгах төрх хороонд яригдсан энэ одоо 4000 хуудас нотлох баримтыг миний бие хууль хяналтын байгууллага тухайн үед Монгол Улсын ерөнхий прокурор авилгатай тэмцэх газрын дарга цагдаагийн ерөнхий газрын даргад цагдаагийн ерөнхий энэ шууд явсан материал шүү дээ энэ телевизээр цагдаагийн ерөнхий газрын даргад энэ материалыг тухайн үед нь би хөргүүлсэн албан бичиг нь миний сошиал хуудсанд одоо байгаа. Энэ хоёр хүн нэр дэвшцээ өрсөлдөж байхад одоо таны асуулт одоо юу гэсэн ч за энэ дарга мэдээлэл хийх үеэр та тэргүүтээ 5-1 нэрлээд төрийн тэргуунд хов зөөж намаа хагаллаа. Би хов живтэй холбоотой юмд одоо хов живийн хариулт өгдөг хүн биш. Хамгийн дараагийн шүлээс дайрах тэргүүт өнөр цэцгийг цагдаа орох асуудлыг хүндсэн гэдэг ийм мэдээлэл хийсэн. Тэгэхээр энэ дээр та юу хэлэх вэ? Таныг одоо юу гэдгийг одоо асуултаар буудыг. За одоо ингэсэн шүү дээ. Манай улсын их хурлын дарга бол одоо их ноцтой мэдгэл хэлсэн. Маш ноцтой. Өөрөөр хэлбэл сэтгүүлч өнөр цэцгийг баригдсан асуудлаар Монгол улсын ерөнхий сайд, Монгол улсын ерөнхийлөгчийн хамгийн газрын дарга шүү энийг содбоотох бол тийм ээ Монгол ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга. За би хууль зүйн дотоод хэргийн сайд, засгийн газрын хэрэглэх газрын дарга гэсэн 5 хүн уулзаад хорих уу болох уу гэж ярьсан тухай ярьсан. Өрөөндөө гаргасан. Тэгээд одоо амар баясгалан дарга маань одоо хорж болохгүй гэсэн чинь манай намын дарга оюун эрдэнэ хэрвээ орих юм бол би ажлаа өгье гэж ярьсан гэж ярьж байгаа шүү дээ. Гэхдээ Монгол улсын ерөнхий сайд энэ тухай асуудал яригдсан бол би 20-гээ тэнд ярьсан бол хууль зүйн сайдаа үтэр түргэн хөөж явуулах хэрэгтэй шүү дээ. Тэр эрх нь өөрт нь байсан байгаа үстэй. Тэр засгийн газрын хэрэглэх газрын дээр хүүшээ чи одоо гэмт хэрэг яриад байна. Чи одоо өтөр түргэн зайлаа гэд хэлэхгүй яасан. Одоо юу яриад байгаа юм? Тэр байтугай би Twitter хуудсан дээр маш тодорхой байр суурьсан. Би Монгол улсын хууль зүйн дотоод хэргийн сайдаар томилогдсноос өнөөдрийг хүртэл амар баясгалан гэдэг хүнтэй уулзаагүй уцаар яриа. Адмирал гэдэг компанитай одоо холбоо хамааралгүй гэдгээд шүүхэд одоо гомдол гаргаад энэ нь агшны шүүхийн шийдвэрээр тогтоогдцоо. Тэгээд хахад ингээ үе улс төржүүлдээ намайг одоо намын нарийн бичгийн дарга хийж авах юм үеэс эхлээд авсан. Гэхдээ ингэж ийм зүйлийг нааж нэр. За надад одоо шүүхийн шийдвэр байгаа гэж ярьсан. Би шүүхийн шийдвэрийг уншиж үзсэн. Юу гэсэн одоо агуулгатай гомдол шүүхэд гаргасан байна нөхөр. Би адмирал компанид хувьцаа эзэмшдэг юм уу гэж асуусан байл. Би адмирал компанид амар баясгалан гэж нэр байхгүй шүү дээ хувьцаа эзэмшдэг. Чулуун загдын ах ламжуу хувьцаа эзэмшдэг гэж яриад байгаа ч гэдэг. Хэн ер нь амар баясгалан гэдэг нэр адмирал компани хувьцаа эзэмшиж байгаа гэж хэн ярьсан юм? Хамаарал бүхий энэ хүмүүс чинь ийм холбоотой байна. Мөн үү?
Энэ хүмүүстэй та өөрөө бизнесийн одоо эрх ашиг бусад байдлуудаар хамааралтай нь нотлогдож байна. Тэгээд сонсгол дээр ирээд ярих нь яасан. Ер нь бол Сонсгол дээр танилцуулагдсан одоо адмирал компанитай холбоо хамааралтай олон компаниудыг танилцуулж байгаа. Их хурлын даргын одоо ихчин гэдэг хүмүүс бас танилцуулж ирсэн л да. Энэ холбоо хамаарлыг тогтоож байгаа байдал нь яг яаж явдсан бол? За би тухайн үед бол одоо хэлжсэн. Нийтдээ 20 мянган хүний хамаарал өгөхий 3 сая бүртгэлийн мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагаас лавлагаагаар авсан. За зарим хүмүүс гайхчихсан. За тэр үед одоо зарим манай одоо хуулийн байгууллагын энэ инхвэр одоо бүр тагнуулын хамгийн орчин үеийн нууц одоо програм хангамж ашиглаж энэ хамаарлуудыг илрүүлээд байна гэжсэн. Илрүүлээд байна гэсэн. Энэ хамаарлуудыг хоёр чиглэлээр тогтоож исэн. Нэгдүгээр шудраг иргэдийн мэдээллээр. Шудраг иргэдийн мэдээллээр. Хоёрдугаарт хэдий богино хугацаанд байсан гэсэн маш одоо хариуцлагатай шудраг ийм албан хаагчид хэн шалгах шинжээчнэр энэ одоо зүйлийг тогтоож нотолж байсан. Тэр хүмүүс одоо надад бас хэлжсэн үг байна. Надад бас би өглөө гарахдаа хүүгээ үнсээд гарлаа. Аав чинь хэдийгээр гэр бүл хүүхдээ эрсдэлд оруулж байгаа ч гэсэн Монгол улсаа хүүхдийнхээ ирээдүг би гэрлэгээтэй байлгах сайн үйлс хийж байгаа шүү аав чинь гэж хэлээд гарч яасан гэд надад хэлжсэн. Ийм олон шудраг өөрийнхөө амнаас мэдлэг ур чадвар бүх юмаа золиослсон хүмүүсийн олон сар хөдөлмөрийн үр дүнд энэ нотлох баримтууд гарч 3.5 сая иргэнд мэдээлэгдсэн. Энэ мэдээлэлд сая мэдээлэгдээгүй шүү. Тухайн үед сонсголоор Адмирал гэх компанитай холбоотой асуудал 4 цагийн туршид нотлох баримт нь сонсголоор яригдсан. Зөвхөн шинжээчийн дүгнэлт нь 1 цаг, хамаарал бүхий байдал нь бүтэн 1 цагийн турш яригдж байсан. Энийг саармагжуулах, гаргахгүй байх, дугаа болгох, эсрэгээр энэ нотлох баримтыг гаргаж байгаа хүмүүс рүү дайрах, гутаах энэ ажлуудыг олон сарын турш хийсэн. Олон жилийн турш хийсэн. Энийг маш их мөнгөөр хийсэн. Би Монгол улсын засгийн газрын хаалттай хуралдаан дээр энэ асуудлыг ярьж исэн. Би өөрийн улсын их хурл дахь Монгол Ардын намын бүлгийнхаа хурал дээр энэ цагаан байрнаас өөрийн намын улсын их хурлын гишүүд, засгийн газрын гишүүдийн эсрэг гутаах гүтгэлгийг явуулдаг тухай би баримттай танилцуулж исэн. Нотлох баримттайгаар. Энэ хүмүүстийг мэдчихсэн бол таны хууль зүйн сайдын үед яагаад нуунд орсон бэ гэдэг нэг. Хасбаатар гэдэг хүн 2025 оны 3 сард нас орсон. Би 2024 оны 7 дугаар сард ажиллаа өгсөн. Тэгэхээр энэ сонсголыг явуулах үед энэ хүн амьд байсан. Сонсголын дараа одоо шинжээчдийн одоо дүгнэлтээр батлагдсан нотлох баримтуудыг шүүх гэдэг юм уу одоо хуулийн байгууллага шалгах энэ асуудал процесс юу нь яаж үргэлжилж ирсэн бэ? Одоо энэ дээр чинь л одоо улс төрийн албан тушаалтан одоо мөрдөн шалгах эрхгүй байгууллагын ялгаа зааг гарч ирж байгаа. Өөрөөр хэлбэл би улсын их хурлын үндсэн хууль болон улсын их хурлын хэн шалгалтын тухай хууль заасны дагуу улсын их хурлын нотлох баримтыг шинжилэн судлах сонсгол цугларсан нотлох баримтын хүрээнд энэ сонсголыг хийж нотлох баримтыг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Үүнээс цааш миний бүрэн эрх энэ хууль хяналтын байгууллагын мөрдөн шалгаж байгаа дотоод үйл ажиллагаанд оролцох, хяналт тавих энэ боломж болцоо байхгүй. Би зөвхөн улс төрчийн хувьд, ард түмний төлөөлөгчийн хувьд мөн энэ хяналт шалгалтыг зохион байгуулсан, энэ нотлох баримтыг хүлээлгэж өгсөн хүний хувьд араас нь нэхэх шаардах надад ийм өөр эрх байгаагүй. Ийм боломж байгаагүй. Би ер нь олон удаа та бүхэн одоо миний цахим хуудас, миний ярилцлагыг одоо үзэх юм бол би маш олон удаа ярьж байсан. 2024 оны одоо би 3 сард 2 сард ч гэсэн чинь улсын ерөнхий прокурорын удирдах ажлын зөвлөгөөн дээр би шаардсан. Би сонгуулийн өмнө 2024 оны 3 сард
одоо энэ лавгийн тойм нэвтрүүлэгтэр орохдоо бас энэ 30 сая долларын баримтын асуудлыг хөндөж ярьж ирсэн. Сонгуулийн өмнө. Энэ үеэр би шаардаж байсан. 2024 оны би 11 сард амар ойсгалан өөрийн захин ууцаараа дамжуулж шүүхэд өгнө, нэр төрөө сэргээлгэн, арай хитэрлээ гэсэг асуудал одоо тийм пост тавьсан шүү дээ. Тэгээ намаа шүүхэд өгөө. Намаа өгөөгүй шүү дээ. Энэ хүн. Амар асгалын дараа таарийн хувийн Ерөөсөө өгөөгүй. Тэгээд 11 сард ч би ярьж ирсэн. Би энэ асуудлыг удаа дараа өмнө нь одоо ярьж ирсэн одоо бүх одоо миний ярьж ирсэн хэлж ирсэн өгүүд бүх юмтэйгээ одоо байж байгаа. Би чулуун загцтай холбоотой асуудал 2024 оны 5 сард яригдлаа гэж хэлж байна. Өөрөөр хэлбэл их хэмжээний мөнгө гаргаж тодорхой одоо хүнийг тэр дотроо намайг захиалгаар одоо гүтгэх ийм асуудалыг би одоо нотлохоотойгоор намын дарагтаа танилцуулсан. Өөрөөр хэлбэл энэ манай намын одоо нарийн бичгийн даргын асуудал яригдчихэж байгаа байхгүй юу? Нарийн бичгийн дарга. Тэгээд энэ хүний асуудал одоо маш их ноцтой байдал руу одоо орж байна гэдэг асуудал яригдсан байхгүй юу? Тэгсэн чинь хэнийг ч хорж болохгүй гэдэг шийдвэр шууд засгийн газрын хурлаас гаргацсан байна. Би ингэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр хувийн сайдууд ер нь баримтлагаа хийдэг гэдэг ойлголт эндээс төрөөд байхгүй. Танд ингэж Гэхдээ харин одоо тийм шийдвэр гаргадаг нь ч ямар ч учиртай. Монгол улсын засгийн газар одоо тийм хууль зүйн сайдад одоо тийм ерөнхий сайд бүр ингэж бичгээр тийм даалгавар өгдөг нь ямар учиртай юм. Хууль зүйн сайд одоо хүн барьж хордог хүн биш шүү дээ. Тийм ээ? Тэгэхэд одоо тийм шийдвэр гаргаж байгаа байхгүй юу? Өөрийн тухайд захиргааны сая гэрээ саврын 14 давхрыг болоод дээрэмдүүд ийм ажил зохион байгуулсан гэдэг. Та тэгээд дүүрэн гэдэг хүний ер нь мэдээлэл гарсан баг. Та тэрэн дээр юу гэж хэлэх вэ? За энэ асуудал би бол энд хөндөгцсөн асуудал гэмтэргийн шинжтэй асуудал. Гэмтэргийн шинжтэй асуудал. Би дөнгөж сая хэллээ шүү дээ. Би нэгд өдөр хуулийн байгууллагад гэрчийн мэдүүлэг өгнө гэдэг чи одоо би тодорхой юм хэлээд байна шүү дээ. Тэрнээс хойш танд ер нь хэр их дарамт ирж байна? Дарамт ирж байна уу намын гишүүдийн зүгээс ч гэдэг юм уу? Ярьсланд орсны дараагаар танд хандсан намайг хан дараагсан асуудал. Гэхдээ ер нь надад халдаж чаддгүй шүү дээ. Ямар ч дарга. Намайг халан бицэрсэн гэдэг асуудлаар хэд хэдэн хүмүүс санал хэлвэгээр гадуур яваад идэв. Намын одоо эрх ашигын дээр улсын эрх ашиг байна. Ард түмний эрх ашиг байна. Би Монгол улсынхаа ард түмний эрх ашигын талд байна. Би урваагүй. Би өргөсөн тангарагтаа үнч байгаа. Намын эрх ашиг ярих гэж байгаа бол энд байгаа намын нэг даргын, хоёр даргын эрх ашиг бол улсын эрх ашигаас би давна гэж би ойлгохгүй байна. Ер нь одоо баг хурлын шийдвэр яаж ч гарсан бай. Та энэ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр одоо өгсөн мэдээллийнхаа одоо үнэн мөнийг тогтоох хариуцлагатайгаар одоо энэ одоо Мэдээж одоо баримт одоо өөрөө өгөөсгддэггүй. Үнэн өгөөсгддэггүй. Баггүй юу? Үнэн гэдэг зүйлийг говьлж болдог, тэгтээ өгөөсгддэг. Тэгэхээр би үнэн тодорно гэж бодож байгаа. Үнэн алхам тутам тодорно. Одоо та хэн сая асууж байна дүүрэнгийн асуудлыг ярьж байна. Тэгээ үүсэх гээл гараад ирж байна дүүрэнгийн асуудал гарч ирлээ. Дахиад хүн гарч ирнэ. Одоо